Та магадгүй ийм зам байдаг ч гэж мэддэггүй маш олон төрлийн аимшигтай замууд байдаг. Зарим нь ашийн байтугай явган явцсан. Өндөр хаттай, огцон мэргэлттэй, цасны нуранга, газар хөдлөлт зэрэг байгалийн аюултай нөхцөлтэй газрууд байдаг. Ийм замуудыг туулах зарим тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүй. Жил бүр маш олон тооны ост гардаг аюултай 15 замтай ингээд танилццгаая. 15. Атлантын далайн зам. Энэхүү жагсаалтыг Норвеги улсын Атлантын далайн замаар эхлүүлж байна. Энэхүү аюултай замыг сонирхолтой болгодог зүйл бол дэлхийн хамгийн аюултай замуудын нэг байхаас гадна маш үзэсгэлэнтэй аяллаа маршрутын нэг тооцогддог явдал юм. Энэ Норвегийн зам дээр хамгийн алдартай гүүрийг Bridge to Nowhere буюу хаашаач хүрдэггүй гүүр гэж нэрлэдэг. Гүүрийн налуу хэсэг нь яг л тэнгэр өөд өгсөж буй мэт харагддаг бөгөөд оргилд нь хүрээд буух үед галзуу хулганаас бууж буй мэт санагддаг байна. Өндрийн айцтай хүмүүст бол нэлээд эвгүй ээж болох юм. Харин адал явдал хайдаг хүмүүст бол мэдээж гой санагдах болно. Норвегийн тэнгисийн давалгаа үнэхээр гайхамшигтай харагддагч шуурганы үеэр зам руу шууд цохих. Хүчтэй давалгаанд буцахдаа таныг далай руу авч орох хоёртой байдаг байна. 14. Корто дэнжийн зам. Корто дэнжийн зам Перу улсын Ракипа хотын ойролцоох Пан Америкийн хурдны замаас эхэлдэг. Энэ замын ихэнх хэсэг нь шорон бөгөөд төрөл бүрийн чулуу, хайрга замыг хаад цаат болдог байна. Мөн уулнаас чулуу нурж ирэх эрсдэлтэй. Ялангуяа борооны улиралд нөхцөл байдал бүрч хүндэрдэг. Энэ замаар нэг талаас нөгөө талд хүрэхэд 10-аас 12 цаг зарцуулдаг бөгөөд өссөн хөмбөр нөгөө талд нь хүрч чаддаггүй байна. Мөн зөвхөн 4 дугуй гараа майждаг машин л туулах боломжтой. Энэхүү зам жуулчид адал явдал хайгчдад хүртэл хэтэрхий аюултай тооцогддог. Корто дэнжин дэлхийн 3 дахь хамгийн гүн хавцал бөгөөд Америкийн Гранд Каньоноос 2 дахин гүн гүнзгий гэдгийг санах хэрэгтэй. Энэ зам дээр дэлхийн хамгийн хэцүү хурц эргэлтүүд байдаг бөгөөд эргэлт дээр хөндий рүү унах аюултай. Хэрвээ халуун өдөр цонхооныг салхи оруулна гэж бодож байвал энэ санаагаа болох хэрэгтэй. Учир нь энэ далайн төвшнөөс 4500 метрийн өндөрлөгт оршдог тул агаар маш цэрэг, амьсгал авахч хэцүү болдог байна. 13. Горд зам. Горд зам Тайванд байрладаг бөгөөд нийт урт нь ойролцоогоор 19 км хавцаа. Энэ зам нь хүнд хэцүү, бартаатайч дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байгалуудын зурагтай замуудын нэгт ордог. Уулыг шууд сэлж гаргасан энэхүү зам нь уулсын дундуур мушгиралдан орших бөгөөд аюултай нөхцөлтэй хэдий ч зоригтой ажиллагчдын хувьд алдартай аяллаа зам болсон байна. Иймээс нь нарийн чулуулгаар хийсэн зам дээр жуулчны автобус, машин, мотоцикл, ундаг дугуй, явган хүмүүс бүгд нэгэн зэрэг явдаг нь энгийн үзэгдэл юм. Энэ замаар хүмүүс өдөр бүр явдаг. Замын дугуй олон нарийн эргэлт, харанхуй булан тохой байхаас гадна чулуу унах, үерлэх, хөрсний гулсалт, газар хөдлөлт зэрэг аюулууд байнга тохиолддог. Байгалийн эдгээр аюулт үзэгдлүүд замыг байнга эвдэж, хар салхи болон аадар бороо замын хэсгүүдийг ихээр эвдэлдэг тул засвар үйлчилгээ байнга шаардлагатай байдаг байна. 12. Каракорам хурдны зам. Хятадын Хашгар хотоос Пакистаны Исламабад хүрэх нийт 1300 км үргэлжилдэг Каракорам хурдны замыг зарим хүмүүс дэлхийн 8 дахь гайхамшигч гэж нэрлэдэг. Энэ нь санаанд буух үс зүйл бөгөөд үзэсгэлэнтэй байгалийн дунд байрлах энэхүү зам нь байгалийн гоо сайхан болон аюулын тухай бодит жишээ юм. Замын хамгийн өндөр зэг нь 4500 м-ээс дээшээ өндөрлөгт оршдог тул агаар тун нэмэгхэн бөгөөд амьсгаа авна гэдэг амаргүй. Мөн зам дээр хөрсний гулсалт үүсэх, чулуу унах, үер, цасны нуранга, өндөр хадан хясаа зэргээр дүүрэн байдаг. Хэдий олон жуулчсанд зорьдог алдартай замч гэсэн маш аюултай тооцогддог. Каракорам хурдны замын ихэнх хэсгийг нь эртний торгоны замын дагуу тавигдсан байдаг бөгөөд энэ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал худалдааны замуудын нэг байсан юм. Одоо үеийн хурдны замыг 1959 онд барьж эхэлсэн бөгөөд ажилд оролцсон 1000 гаруй ажилчин дэлбэрэлт болон хөрсний нуранга гулсалтанд амь өргөцсөн байдаг. Мөн нэгэн ослын үеэр жолооч огцон мэргэлтэн дээр хурдтай явсны улмаас автобус хөндий рүү унж 17 хүн нас барсан. Түүнээс сар орчмын өмнө жуулчны фургон хөрсний гулсалтанд өртөж нэг хүн амь өргөдөж байсан байна. 11. Prairie Meadows Road буюу одоо үлгэрийн нуг зам. Энэ зам нь ийм гоё нэртэй ч гэсэн тийм зөөлөн гоё зам биш байна. Пакистанд орших энэхүү аюултай уулын зам нь нийт 16 км хүрэхгүй урттай. Гэхдээ таны амьдралдаа явсан хамгийн урт 16 км мэт санагдах болно. Энэ зам нь тогтворгүй, хайрхан училттай. Өндөрлөг газарт байрладаг бөгөөд 2400 м-ийн өндөрт гардаг.
Нарийн эргэлтүүд дээр хэд хурдан явбал мэдээч хэрэг унах аюултай. Байгаль үзэмж маш гоётой ч гэсэн анхаарал сарнивал хамгаалтын хачлага огт байхгүй. Машин өнхрөвөл тогтох ямар нэгэн зүйл огт байхгүй. Энэ зам Каракорам хурдны замаас эхэлж Тото хэмээх тосгон руу хүрдэг бөгөөд жирийн GPS том машин явах боломжгүй. Харин тодорхой цагаас хойш зам маш нарийн болдог тул цаашаа явгнаар үргэлжлүүлэхээс өөр аргагүй болдог байна. 10. 99 эргэлтийн зам буюу Тэнгэр өөд хүрэх зам. Хятадын энэхүү аимшигтай зам нь олон зуун метрийн өндөрт байрлаж нарийн мушгиралцсан 99 ширхэг эргэлттэй зам байдаг байна. Энэ замыг барихад 8 жил зарцуулсан бөгөөд 2006 онд л бүрэн дууссан. Энэ бол зөвхөн зам биш. Энэ Хятадын соёл, түүх, хүний ухааныг хослуулсан гайхамшиг гэж үздэг байна. Лета Тэнгэр өөд хөтлөх гудамж нэртэй таншаан гудамжаар өгсөж байж энэхүү замд хүрдэг. 99 эргэлт нь санамсаргүй зүйл биш бөгөөд Тэнгэрийн 9 ордны бэлэгдэл юм. Оргилд нь ороход та үнэхээр Тэнгэрийн оронд хүрсэн мэт мэдрэмж төрнө. Харин оргил дээр Тэнгэрийн хаалга нэртэй байгалийн чулуун нуман гарц байдаг бөгөөд энд бурхад ба эгэл хүмүүсийн ертөнцийг холбосон зүсэг бишрэлийн бэлэгдэл гэгддэг байна. 9. Вэйлийн тосгоны түнэл. Өмнө үед Хятадын Вэйлийн хэмээх тосгонд хүрэх цор ганц зам нь хайхан шайн уулын хажуугаар сийлж гаргасан маш нарийн аюултай зам байв. Байгалийн үзэсгэлэнт энэ зам үнэхээр сүртэй харагддаг байсан ч явах үнэхээр хэцүү. Ялимгүй алдаа нь өхөлд хүрэгч болох үс байлаа. Гэхдээ нутгийн ард иргэд засгийн газрын тусламжийг хүлээхгүйгээр өөрсдөө ажиллаж эхэлсэн байна. 1972 онд ердөө 13 хүн нэгдэж уулыг тойрох биш, шууд Йоту алах зэрэг гар баг зашиглан гараараа түнэл ухаж эхэлсэн. Тэдний хувьд экскаватор тесрэх бодис байтугай тракторч байгаагүй. Энэ 13 хүн гараараа 5 жил ухаж 1.2 км урт, 5 м өндөр, 4 м өргөнтэй түнэлийг үүсгэсэн байна. Хэдийгээр энэ дэлхийн хамгийн том түнэл биш ч гэсэн энэ бүхэн гараар бүтсэн гэдгийг бодглохлоор үнэхээр гайхамшигтай. Хамгийн хүнд үед тэд өдөрт ердөө 1 м л орчим ухах боломжтой байсан. Энэхүү хүнд ажлын үеэр 3 амиа алдсан байна. Эцэст нь энэ түнэл тосгодын иргэдийн амьдралыг өөрчилж, дотоод гадаад харилцааг нь хөнгөвчлсөн. Өдгөө энэ газар нь жуулчдын сонирхлыг татсан газруудын нэг болж чадсан байна. Гэхдээ энэ замд хамгаалтын хачлага гэрэлтүүлэх байхгүй. Ялангуяа шөнө орой зорчих нь маш аюултай. Тиймээс нутгийнхаа энэ замыг алдаа уучлдаггүй зам хэмээн нэрлэдэг байна. 8. Пан Америкийн хурдны зам. Пан Америкийн хурдны зам нь өөрөө бол жирийн зам мэт санагдаж магадгүй. Үхлийн эргэлт, өндөр уналт, шорон зам мэт ердийн аюул энд байхгүй. Тэгвэл энэ замыг юу аюултай болгодог вэ гэвэл хүмүүс өөрсдөө аюултай болгодог байна. Замын ихэнх хэсэг нь энгийнч, нэгэн тодорхой хэсэгт нь маш зөрчилтэй бүсээр дайрч өнгөрдөг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ орон нутаг руу ороход босогч бүлгүүттэй маш их таардаг байна. Пан Америкийн хурдны замаар зорчиж байсан олон жуулчид, аялагчид хулгайлагдаж барьцаанд ордог. Зарим нь бүр олон жилийн турш барьцаалагдсан гэх мэтээр ор сурггүй алга болдог байна. Хэрвээ явах ёстой бол хурдан яв. Зогсолтгүй явсаар хүрэх газартаа хүргэсэн дүрмтэй зам юм. Холоо. Даалтан хурдны зам. Аляск дахь Даалтан хурдны замаар зорчхоор зэгч буй жолооч нарт өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь энэ зам 644 км-ийн турш нэг ч имлэг, зочд буудал, ресторан, шатхуун түүх станцч байхгүй. Замын ихэнх хэсэг нь засмал биш, хайрган зам тул ялангуяа цаг агаар муу үед зорчход маш аюултай болдог. Огцом өгсөөр уруу зам ихтэй тул маш анхааралтай явахгүй бол машин гулсах, эргэх, өнхрөх зэрэг зүйл элбэг байдаг байна. 4 дугаагаар хөтлөгчтэй машин л энэ замд тохиромжтой гэж үздэг. Мөн энэ зам цөл мэт хоосон эзгүй тул амьтад ихээр зам дээр гарч ирдэг байна. Ямар нэгэн амьтныг мөргөлгүй өнгөрөх хэсэг нь хормын шийдвэрээс хамаарна. Харин тойрох гэж оролдвол нарийн хайрган зам таны хажууд чинь гулсуулж болцсогүй. Хурд хэтрүүлэхийг хатуу харгалдаг. Өвлийн улирал зам бүрч мууддаг. Заримдаа туршлагатай мөсөн замаар тээвэр хийдэг жолооч нар хүртэл энэ замаар явхаас татгалцдаг байна. Мөн цасны оронгууд Даалтан замыг улам аюултай болгодог байна. 6. Якутс чиглэлийн зам. Сибирь бол дэлхийн хамгийн хүйтэн хатуу ширүүн орнуудын нэг гэдгээрээ алдартай. Маш хахир хатуу уур амьсгалд амьдрах хэцүү байдаг ч явах зам нь хүртэл өөрөө том сорилт болдог байна. Энэ замыг Road of Bones буюу одоо ясны зам гэж нэрлэдэг. Энэ нь RS500 болон A360 Лена хурдны замуудыг холбосон маш урт маршрут бөгөөд
Дэлхийн хамгийн хүйтэн бус нутаг руу хүрдэг учраас зам нь ямар ч сайн засагдсан байлаа гэд аюулан буурдаггүй байна. Эдгээр замуудыг Дэнэ гол дээрх мөсөн замаар холбодог. Энэ нь нэрнээсээ ойлгомжтой. Мөсөн дээр баригдсан төр зургийн зам. Зөвхөн 12 дугаар сараас 4 дугаар сар хүртэл мөс хангалттай хөлдөх үед л ашигладаг. Гэвч мөс өргөж хөлдөө байдаггүй бөгөөд олон машин мөс рүү цөмрөн орж живдэг тул маш олон хүн эрсддэг байна. Цас, салхи, үзэгдэх орчин муу үед энэ замыг туулах нь асар их эрсдэлтэй. Борооны дараах мөслөг улаан үед шаварлаган замд машинуудын бөглөрлийг хэдэн километр урт үргэлжлүүлдэг бөгөөд машинаа шаварт суулгахгүй байх маш хэцүү байдаг байна. 5. Зожилагийн даваа. Энэ нутгийн Дакатх мужид байрлах Зожила гэдэг энэхүү зам нь аялагч бүрийн хувьд хамгийн урт 8.8 км мэт санагддаг байна. Энэ зам нь 3500 м-ийн өндөрт байрлах хадны ирмэг дагуух зам бөгөөд хамгаалтын хачлаг огт байхгүй. Энэхүү нарийн шорон зам нь Гимлайн нурууны хамгийн өндөр хэсгээр дайран өнгөрдөг бөгөөд газар хөдлөлт, хөрсний гулгалт байнга тохиолддог. Замын дагуу анхааруулах тэмдэглэгээ огт байхгүй. Ямар эрсдэл угтаж байгааг мэдэх боломжгүй байдаг. Зожила зам нь Сринагар ба Лахтуудыг холбодог голдуу цэргийн зориултаар ашигладаг зам юм. 1947 онд баригдсан. Өвөл зам цасан дарагдаж салхин шуурхтай үед туулах ямар ч боломжгүй болдог. Зарим үед цасны зузаан 15 м хүрдэг байна. Замаар явах явцдаа осолд орсон автобус, онхолцсон машин зэргүүдийг харахад энэ зам ямар аюултайг ойлгоно. Өвлийн улиралд Ладак муж энэ замаар хязгаарлагдах бөгөөд гадна ертөнцөөс бүрэн тусгаарлагддаг байна. 4. Карнел хурдны зам. Баруун Непалийн Хямлан аюултай Бартаатай нутгаар дайран өнгөрөх Карнел хурдны зам бол аимшигтай аяллуудын нэг. Урт нь 250 км бөгөөд жил бүр дунджаар 50 хүнд амь насаа алддаг. Тиймээс энэ замаар зорчих нь яг л амиа хорлохтой адил гэж үздэг байна. Борооны улирал биш байлаадсан замын тоостой үзэгдэх орчин муутай хэсгүүд аюулыг нэмэгдүүлдэг. Тоос босгон хэрээр унах гэж буй хөрс, чулуу, нүх, усанд автсан хэсэг өндөр хадан уналт зэрэг нь харагдхаа болдог. Карналийн хурдны зам нь аимшигтай аюултай тул Непалийн цагдаа нар шөнө явахыг хориглосон. Учир нь олон ноцтой осол тэнд гардаг. Цаашлаад энэ замын 85% нь маш аюултай тооцогддог байна. 3. Норт Юнгасын зам. Хэрэвээ Боливид жолоодж яваад Норт Юнгас руу өвдгсөн тэмдэглэгтэй тааруул шууд буц. Энэ замыг Үхлийн зам гэж нэрлэдэг бөгөөд 80 км орчим урттай. 4600 м-ийн өндөрт оршдог бөгөөд агаар нь бас сэрэг тул амьсгал боогдож амьсгалахад хэцүү болдог. Энэ нь Ла-Паз хотоос эхэлдэг нэг игнэтэй зам бөгөөд 900 м-ийн уналттай их хадан эрэмгүүттэй. Доор нь Амазоны ширэнгэн ой байрладаг. Түүнчлэн энэ зам 200 гаруй огцом эргэлттэй. Зарим хэсгээр манай ихтэй гулсалт, чулуун, хамгаалтын хачлага байхгүй байдал нь үнэхээр аимшигтай болгодог байна. 1994 он хүртэл жил бүр 300 хүн энэ зам дээр амь өргөддөг байсан. Зам дагуу олон төр зургийн дурсгалын хөшөөнүүд бий. Сүүлийн жилүүдэд зарим хэсгийг 2 игнэтэй болгож шинжилсэн ч аялагчид, дугуйчид энэ замаар хүчээ сорихоор ирсээр байна. 2. Алуурчин Топанга зам. Манай жагсаалтын 2 дугаар бичигдэх энэ зам бол энтгэгдэх алуурчин зам буюу Kilder to Pang Road юм. 113 км-ийн зам 2500 м-ийн өндөрт оршдог бөгөөд хамгаалтын хачлага огт байхгүй. Хэрэвээ маш мундаг уран жолоодогч биш бол ойртож болохгүй зам юм. Зөвхөн зуны улиралд нээлттэй бөгөөд шорон чулуулаг зам тул нүх том хадан чулуун дээгүүр маш удаан явах шаардлагатай болдог. Ялангуяа нэг хэсэгт нь толгой дээр хазаасан хад хизээш нурж мэтгээр мэт харагддаг. Энэхүү замыг орон нутгийн иргэд хэдэн зууны өмнө барьсан бөгөөд нэг ч удаа засвар хийж байгаагүй. Зам зөвхөн нэг л машин багтахаар нарийнхан тул ялэмгүй алдаа таныг 600 м-ийн өндрөөс унахад хүргэнэ. 1. Skipper's Canyon зам. Дэлхийн хамгийн аюултай замын нэгт бичигдэх энэ зам нь Шинэ Зеландын Skipper's Canyon зам юм. Энэ замыг 100 гаруй жилийн өмнө ур хачт гар баргаар уулыг сэлэн бүтээсэн бөгөөд одоо ч тэр үеийн шигэ нарийн засмал биш Барта ихтэй хэвээрээ байдаг. Замын урт нь 25 км ба Coronet Peak замаас Skipper's Camp хүртэл явдаг зам юм. Зам гүн хавцлын хажуугаар уурс хавцсан shot over голын дээгүүр мушгиралдана. Өнөөдөр энэхүү замыг мэргэжлийн туршлагатай жолооч бүхий жуулчны автобус болон
адал явдлын компаниуд л ашигладаг. Гэхдээ жолооч замын зөв тал руугаа хит хазаах юм бол автомашин огцом унах аюултай. Мэдээч хэрэг энд ч гэсэн хамгаалтын ажлах байхгүй. Зарим хэсэг нь хоёр машин зэрэг зөрж багтахааргүй нарийнхан тул хэн нэг нь ухарч зам тавих шаардлагатай болдог. Хэдийгээр энэ зам жуулчдын сонирхлыг татдагч жил бүр олон хүнд амь насаа алддаг байна. 2021 оны байдлаар гэхэд 185 хүн энд босолдож амиа алдсан байна.